Хөгжлийн өдөж 500 хоногт. Аймгийн засаг дарга 2016-аас 2020 онд аймаг орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн хөтөч хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхлээд 500 хоног болж байна. Улс орны эдийн засаг хүнд улсын төсөв бага байсан хэдий ч ард иргэдийн итгэл төрийн албан хаагчдын санаачлах сэтгэл зүтгэлээр хамтран ажилласны үр дүнд 2017 онд 49 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. Хөгжлийн өдөж 500 хоногт. 500 хоног боловсрол соёлын салбарт Баянзүрх цагаан уул суманд 320 хүүхдийн нийт 640 хүүхдийн сургууль шинээр баригдаж сурах орчин сайжрлаа. Мөн ханх Чандмөндөр цагаан нуур суманд 100 хүүхдийн дотуур байр 3 ашиглалтанд орж нийт 300 хүүхэд ая тухтай орчинд амьдарч суралцах боломжтой боллоо. Мөрөн цагаан уул суманд 150 хүүхдийн 2 цэцэрлэг шинээр баригдаж сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдлээ. Цэцэрлэг сум болон мөрөн сумын 7 дугаар цэцэрлэг Авьяа сургууль, Цагаан уур сумын сургууль, Арвалаг сумын дотуур байр зэрэг барилгуудад их засварын ажлууд хийгдлээ. Аршаант болон Тарьялан суманд 250 хүний суудалтай 2 соёлын төвийг шинээр ашиглалтанд орууллаа. Хөгжлийн өдөж 500 хоногт. 500 хоногт эрүүл мэндийн салбар ханх хатгал шинэдэр цагаан нуур эренчин төмбө улаан уул тосон цэнгэл төмрүүлэг зэрэг 8 суманд түргэн тусламжийн автомашиныг шинжилэн 20 гаруй мянган иргэнд эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдсэн. Мөн мөрөн сумын 3 гал өрхийн эмнэлгийн барилгын өргөтгөл их засвар тосон цэнгэл сумын эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажлууд хийгдснээр анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжрлаа. Нэгдсэн эмнэлэгт диализын аппаратны зориулалттай ус цэвэршүүлэх систем, зүрхний яхаа аппаратны тэжээлийн блок нийлүүлэх, угсрах, туршиж, тохируулах зэрэг хоног төхөөрөмжийг шинжилэн бөөрийн диализын засагтай боллоо. 23 сумын 30 багийн эмчид мотоцикл олгож хөдөөгийн алслагдсан малчин өрхөд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай түргэн шуурхай хүргэж байна. Хөгжлийн өдөж 500 хоногт. 500 хоногт дэд бүтцийн салбарт сумын төвийн шинжилэл хөтөлбөр цэцэрлэг сумд хэрэгжиж бүх төрлийн байгууллагууд зарим айл өргүүд нэгдсэн дулаан цэвэр бохирын шугамд холбогдлоо. Мөн Аршаанд галт төмрүүлэг жаргаланд бүрэн тогтох зэрэг 5 сумыг дулааны нэгдсэн халаалтанд холболоо. Мөрөн сумын 2, 3, 12 дугаар багуудад гудамжны гэрэлтүүлэг тавьж хөлийн цэрэг жаргалын эмнэлгийн уулзгуудад 2 гэрлэн дохиог шинээр суйрлууллаа. 6, 12 дугаар багийн хатуу хүчилтэй автозамын ажлыг эхлүүлж, 1-р багийн зам дагуу үерийн ус зайлуулах 70 сувгийн ажлыг хийж дуусгалаа. Мөрөн сумын усан хангамжийн байгууламжийн өргөтгөл ашиглалтанд орлоо. Тоосчлтыг багасгах агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 391 ширхэг том оврын мод суулган ургуулж байна. Тарьялан, Аршаан, улаан уул, эренчин төмбө зэрэг сумдын зам давааг засварлаж, бартаасаадлыг арилган аюулгүй зорчих боломжтой болсон. Хөгжлийн өдөж 500 хоногт. 500 хоногт байгаль орчин аялал жуулчлалын салбарт аймгийн байгаль орчин аялал жуулчлалын шинэ байрыг ашиглалтанд орууллаа. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зөрчлийг бууруулах, хяналт шалгалтыг хийхэд дэмжлэг үзүүлж 24 сумын байгаль хамгаалагч нарт мотоцикл техник хэрэгсэл олголоо. Мөн хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зорилгоор 4 хөдөлгөөнт хяналтын посттой боллоо. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг алга эрдэнэ түнэл тосон цэнгэл төмрүүлэг цэцэрлэг гэсэн 5 сумд зохион байгууллаа. Мөн Чех улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн их усврын худгийн барилга шугамшилжийн ажил хийгдлээ. Мөрөн алга эрдэнэ хатгалын хогийн цэгийг хумих багасгах ажлыг зохион байгуулж, хатгал орох зам дагуу ногоон зурвас бий болгох ажил хийгдэж байна. Хөгжлийн өдөж 500 хоногт. Аж ахуйн салбар 500 хоногт хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар махны үйлдвэр байгуулагдаж 100 орчим ажлын байр бий боллоо.
Мөн их улс суманд хуурай сүний үйлдвэр, нарийн ногоо тариалах, өвлийн хүлэмж ашиглалтанд орлоо. Аймгийн хэмжээнд нийт 21 худаг шинээр гаргаж бэлчээрийг нэмэгдүүлэн хүн малыг ундаалж байна. Хөгжлийн өдөж 500 хоногт